Бүх зүйл сайхан болно гэж итгэж тэмцээр байхыг амьдрал гэдэг. Энэ бол миний түүх. Улаанбаатарын Хүйтэн годомжинд 4 хүүхдэд дагуулсаар хонох газар хайн алхаж буй 20 дахь настай энэ эмэгтэй бол миний ээж. Бид хаашаа явж байгаагаа мэдэхгүй ч ээжийнхээ гараас чангаас чангатхан алхаж байлаа. Тэсгэм Хүйтэнд даарж явахдаа мэдэрсэн тэр айцаас миний хүүхэд насны хамгийн тод санахой эхэлдэг. Аав гэх хүний хүчирхийллээс гарч амар амгаланг мэдэрч утсан анхны тохиолдол гэж хэлсэн ч болно. Нисхийн цагаан хаалганаас эхэлсэн бидний нүүдэл хизээч дуусахгүй мэт санагддаг байв. 12 дугаар хорооллын Гордикийн нэг өрөө түрээсийн байранд бөөнөрөө чихэлдэн амьдарч дараа нь бүр айлын хашаанд жижиг хэнгэр бариад буусан. Ээж минь биднийг өлсгөхгүй гэсэндээ асрагч, цэвэрлэгч, орцны жижүүргээд хийж болох бүхий л хар бор ажлыг хийдэг байлаа. Заримдаа айлуудын гадаа хайсан хуучин хувцас эд зүйлсийг гэртээ авчирч бид түүнийг нь угааж өмсөөд л хичээлдээ явна. Цэцэрлэгийн туслах багшийн цалин 4 хүүхдийн